Хай, хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгье. Би чинь дөвөл болтгүй. Цаас ч ороогүй заа. Яг өнгөрсөн жилийн үдийд цаас орсон байсан байгаа байхгүй юу? Үгүй өнгөрсөн жил ч гэлтгүй урчнаа жил ер нь 12 сарын дундуур гэхэд ядаж нэг удаа нэвсээсэн сайхан цаас орсон байдیں۔ Тэгсэн чи энэ жил одоо яасан юм? Цаас одоо хүртэл ороогүй. Цаас орохгүй болохоор нэгсэн өвөл болоогүй юм шиг санагдаад идэгэн. За би өөртөө хэдэн өмд авсан. Тэгээд гэрээ үтэн дээрээс нөгөө хүргэлтээ авдаг бичлэгээ хийх юм артчиж. Ихийн буцаах юм шиг байна нэг л сонио. За ёо энэ өмд юу вэ? Ямар тэнэг би энэ тэмрээ өмд үуч яагаад юм барив юу? Би өгөөний хэмжээгээ харж авсан шүү дээ. Би нөгөө таргалцсан чи ингээд одоо өмдний одоо гуйны дотор талаар урагдаад тэгээд гадуур өмсч гарах өмдгөө болсон байхгүй. Тэгээд хэдэн өмд авсан чи ёо тэнэг өмднүүд бүгдийг буцаана гэж. Хятадын ер нь онлайн худалдааны платформуд, аппликейшнуд их хвчлэн бүх бараагаа ингээд буцаах нөхцөлтэй зардгийн. Гэхдээ ер нь их хвчлэн. Гэхдээ зарим нэг одоо дотор хувцс ч юм уу тий. Хүн хэрэгэлцэн ингээд туршаад үтцсэн бол буцаах боломжгүй юмнуудыг бол буцаахгүй гэдгийг бичсэн байдیں۔ Гэхдээ ер нь хувцс хунаар их хэрэглээний зүйлс бол ер нь бүгдээрээ буцааж болно гэдэг тийм. Тэгээд нөгөө буцаах мөнгө нь болохоор шууд орчин. Гэхдээ эн чинь нөгөө ингэдэг байхгүй юу? Одоо нэг дэлгүүр байгаа шүү дээ тий. Тэнгүүтээ тэр платформоор дамжуулаад хэрэглэгчдэд хүрээд байгаа шүү дээ тий. Хэрэглэгчд дэлгүүрээс юм авахдаа эхлээд платформ дээр мөнгө төлнө шүү дээ тий. Тэнгүүд тэр мөнгөнд платформ дээр ингээд ихэд тодорхой хугацаанд гацаачдаг байхгүй юу? Дэлгүүртээ өгөлгүй. Хэдийгээр худалдаа авсан ч гэсэн яагаад гэвэл чанарын асуудал гарч ирж магадгүй, буцаалт гарч ирж магадгүй. Тийм болохоор дэлгүүр нь нөгөө хүнлүүгээ хэрэглэгчлүүгээ мөнгө буцаахгүй байхгүй гэдгээс ингээд дундаас нь байгаа платформ нь өөр дээр мөнгөнд байлгаж чад тодорхой хугацаа өнгөрөөд тэгээд хэрэглэгчэнд бараг авна гэсэн үед мөнгөний дэлгүүр рүү явуулдаг байхгүй юу? Үгүй бол тэгээд буцаад хэрэглэгчлөө явуулж тий. Тийм болохоор ер нь дэлгүүрүүд буцаалт ч юм уу ийм юм дээр нэг санаа зовдгоо буцаавал буцаана л буцаахгүй л тэрлүүц гэсэн байдалтай байдгийн. Мэдээж гэхдээ дэлгүүр орлогоо одоо буцаахгүй байхыг л илүүд үзэн л дээ. Гэхдээ буцаалаа гэдэг нэг тийм сонирм биш. Яагаад гэвэл одоо жишээ нь худалдаа авсан, борлуулсан тоо гэд гарахаар буцаалтын тооны биш ингээл авсан тоо л харагдаж шүү дээ. Тийм болохоор тэрэнд нь хүмүүс улам ингээл хараад ийм олон хүн худалдаж авсан юм чинь зүгээр ах гэл ингээл аваад идэгч гэх юм уу. Ер нь хятад платформуд бол нэг буцаалтыг айхтар ингэж зөвшөөрөхгүй ч юм уу. Нэг тэрэн дургу байдаггүй. Энд чинь тэгэл ялгаагүй зах зээлийн өрсөлдөөн бараа бүтээгдэхүүн борлуулалт шүү дээ. Тийм ч бас гайгүй. Тэгэд ихэнх нь болохоор бас яг ингэ бичсэн байдаг байхгүй юу? Хэрэг буцаалталт хийх бол буцаалтынхан хүргэлтийн зарлыг манайх дэлгүүрээсээ гаргачнаа гэд. Тийм болохоор битгий санаа зов зүгээр манай бараг аваад үнгүү ч гэсэн хэрэглээд үз. Таалагдахгүй буцаад явуулчих нэг ч төгрөг төлөхгүйгээр гэсэн юм байдалтай. Тийм зарим нь болохоор яг хуу 7 хоногийн дотор ямар ч шалтгаангүйгээр манай бараг буцааж болно л доо. Гэхдээ зардлаа буцах зарлаа өөрөөсөө гаргахаар ч юм уу тий. Нэг тиймэрдүү янз бүрлээ тий. За би гарч найз охинтойгоо уулзъя. Манай найз охин нөгөө 7 хоногоор ажиллаар Бээжинд ирсэн байгаа. Тийм болохоор хоёр өдөр болгоо уулзах хэрэгтэй гэлөө. Тэгэл нөхөр мэдээж ажилласаа ирсний дараа л би хөгөөлтэйгээ гарна штэ тий. Найз ч тий. Угаасаа ажил нь бас 6 маргааг тардیں۔ Тэгэл дундаа уулзаад тэгээ маргааш нь дахиад ажилдаа хүмүүс болохоор нэг тэгээд үүр болтол явуулгүйгээр тэгсгэл хараад манай найз хоёр сая дэлгүүрт нөгөө авсан юм бичүүлэгчгээд касны ажилтнтай ингээд баг зэрэг үйлэл болцолчихж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь манай найз өхөө чи санаж нь хоёлаа багасаа юм байсан шүү дээ. Тэгсэн чи яг тийм цаа бит хоёр анх ингээл Бээжинд хэлний бэлтгэл бакалавра ингээл хамтдаа бит хоёрын зан аран шим амар ондоо байхгүй юу? Тийм болохоор үг үйлдэл зан төрөх шийдвэр сонгол гэл ингээл бүх юмн дээр амар ондоо хүмүүс гэдэг нь анзаарагдаад идэг байхгүй юу? Тэгээ ингээд бит хоёр өмнө нь ингээд багтаа за их хвчлэн гадуур гараад одоо 3 дахь читгээд одоо үйлчлэгээний ажилтнтай харьцах болно шүү дээ тий. Тэгэнгүүт яагаад чинь тухайн үед одоо бит хоёр чинь тэгэл жоохон хүмүүс дөнгөжл ингээд нийгэмшчихээ өөрсдийгөө амар юм бие хүн болцсон төлөвшсөн гэж бодоод яахлаараа тэгдгийн ингээд үйлчлэгээний ажилтнтай тухайн үед айгүй их ингээд маргалддаг байсан. За яаж яагаад Бээжинд тэр үед чинь бас тийм амар соёлтой хүмүүсээс цөөхөө. Тэгээ үе нэг тийм соёл хүмүүстэй таарчаад ингээд маргалдаад идэгсэн. Тэгээ тэр маргаа юугаар дуустдаг вэ гэхэлэр найз бит хоёр хоорондоо хэрэлдээд дуустдаг гэсэн аахгүй юу?
Ихэнх тохиол аль чи чимээгүй ч би хэлээд хийгээд тэнгүүд нөгөө нэг үгүй чи буруу яриад байна штэ гэдэг ингээд. Ингээ маргалдчихдаг цаавэр нэттэй тэгс чи одоо хүртэл яа хэвээрээ. Манай найз тэгээ сая яриад анзаарсан зүйл нь хятад ингээд юу н цахимлуу амар мундаг шилжиж бүх юм нь юу нэм цахим болчих. Тийм болохоор хүн хоорондын харилцаа гэдэг юм бүр илт багасчиж. Тийм болохоор нэг тэгэл өмнөх үе бидний одоо сурч байсан үетэй харьцуулахад одоо хятад хэлийг гэхэд орчинд нь очиж сурна гэдэг үр дүн багтаа болсон болов уу гэж анзаарахтаар байна гэдгийгсэн. За бай бай.